За 19 дугаар бодлого. 9 дугаар бодлого. За 11-ээс их анхны тооны хувьд энэ 1980 тоо гэж бодлоо. Ийм бодлого. За 1980-ыг би задлаа л да анхны өрсгөн задлаа тий. За 10-ын үржихэн 198 гэдэг ихний өрсгөн задлчих. За энэ бол 9 тоогдох учраас 10-ын үржихэн 9 үржихэн 2-9-8 дахиад 22. За энэ тэгэхээр яг гэхээр 2-ын 2 зэрэгт үржихэн 3 2 зэрэгт үржихэн за 5 11 5-ын 1 зэрэгт үржихэн 11. За 2 3 5 11 гэсэн анхны тоонуудын суурьтай задарч байна. Тэгэхээр 11-т 5-д 9-т 4-т тусам хуваагдана гэж баталжвал манай бодлого үүрэг гэсэн үг. За эндээс тохиолдолт нь. За би энэ тоогоо бас томаа гэж үзчих томаа. Энэ ялгуур томаа гэж тийм томаа. За тохиолдолт нь. Томаа 4 хуваагдана гэж бодлоо. За үүний тулд яг хөөр ингэчнэ. За П-ийн 4 зэрэгт хасах нэг нь. П-ийн 4 зэрэгт хасах нэг бол шууд ингэчнэ. П-ийн 4 зэрэгт хасах нэг бол тэг модуль П-ийн 4 зэрэгт хасах нэг. П-ийн 4 зэрэгт П-ийн 4 зэрэгт бахаар үлдэгдэлтэй. За нэг талаас П-ийн 4 зэрэгт гэдэг бол нэг модуль П-ийн 4 зэрэгт хасах нэг. Ийм хэлбэр бичиж байгаа. За энийг юу яач? 15 зэрэгт төвшүүлж. 15 зэрэгт төвшүүлж. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр П-ийн 60 зэрэгт нэг модуль П-ийн 4 зэрэгтээс хасах нэг. За эндээс үгсүүл П-ийн 60 зэрэгтээс хасах нэг гэдэг бол тэг модуль П-ийн 4 зэрэгт хасах нэг болно. За эндээс би юу шийдэж байгаа гэхээр П-ийн 60 зэрэгтээс хасах нэг гэдэг маань П-ийн 4 зэрэгт хасах нэг тооцоо. За ийм учраас одоо би ингэчээ. П гэдэг маань 3-тай харилцаа. 3-тай харилцаа. 11-ээс их анхны тооч тэгэхээр 3 бас анхны тоо юм чинь 3-тай харилцаа байна. За тэгвэл П-ийн квадрат 1 модуль 3. За энэ бол Фермагийн бат юм. Фермагийн бат. За энэс юу гэсэн үг гэхээр П квадрат гэдэг бол за ингэсэн чи энэ шууд ингэчлээ. Одоо шууд ингэч. Би П-ийн 60-аас хасах нэгийг П-ийн 4-өөс хасах нэгийг хуваагдана гэж баталчихсан тийм ээ. Одоо тэрийг 4-т хуваагдана гэж баталчих болно гэсэн. Үндсэндээ бол би за П-ийн 4-өөс хасах нэг гэдэг бол үндсэндээ за би ингэчлээ гэсэн үг шүү дээ. П-ийн 60-аас хасах нэг гэдэг бол П-ийн 4-өөс хасах нэг үчиг намын Б тоо хуваагдана гэсэн тийм. За тэгээд П квадрат хасах нэг П квадрат нэмэх нэг гэдэг бол үчиг Б байж байгаа. Тэгээд энэс яах вэ гэж. П-ээс хасах нэг П дээр нэмэх нэг П квадрат нэмэх үчиг Б. За энэс шууд 4 тооогдно гэж хэлж байна. Яг П гэдэг маань 11-ээс их анхны тоо учраас 11-ээс их анхны тоо чинь ямагт сондгоо байсан. Сондгоо тоогоос нэгийг хасгаар энэ тэгш болно. Сондгоо тоогоос нэгийг нэмэх тэгш болно. Энэ хоёр хоёулаа тэгш тоо учраас үржүүн энэ ч 2 тоогд энэ ч 2 тоогд үржүүн 4 тоогд. За тэгэхээр манай бол 4 тоогд гэдэг баталж байна. За Б за 9 тоогд гэдэг баталж. 9 тоогд. За 9 тоогд гэдэг батлахын тулд П-ийн 60 зэрэгт хасах нэг нь 9 тоогд гэдэг батлая. За ихэд П-ийн 60 зэрэгт хасах нэгийг кубын томоор задлж. П-ийн 20 зэрэгт хасах нэг. За П-ийн 40 зэрэгт нэмэх нь П-ийн 20 зэрэгт
нэмшин 1. За кубын ялгуурын томьёор задлах юм бол ийм болно гэсэн. За нөгөө талаас одоо энэ нэг ийм түрүү би бичих гэж байгаа болчихсон. P болон 3 чинь харьцаа байна шүү дээ. За тэгэхээр эндээс Фермагийн багтаалыг бичих юм бол P-ийн 3-аас хасах 1 зэрэгт 1 модуль 3 гэсэн анхны тоонд би Фермагийн багтаалыг бичиж байгаа. За эндээс юу гэсэн үг вэ? P квадрат нь 1 модуль 3 гэсэн үг. P квадрат 1 модуль 3. За энийг дахиад 10 зэрэгт төвшүүлчих юм бол P-ийн 20 зэрэгт 1 модуль 3. За дахиад квадратыг төвшүүлэх юм бол дахиад юу гарах вэ гэхээр P-ийн 40 зэрэгт 1 модуль 3 гэсэн үг 2 байна. За эндээс одоо харах юм бол P-ийн 20 зэрэгтээс хасах нь бол 3 тоогдно. Энэ 3 тоогдчихна гэсэн. За нөгөө талаас P-ийн 40 зэрэгт бол 1 үлдэгдлөг нь P-ийн 20 зэрэгт 1 үлдэгдлөг нь ингээд энэ бол яах вэ гэхээр 3 шиг 1 үлдэгдлүүд нийлээд 3 тоогдно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хэсэг маань 3 тоогдно. Дахиад энэ хэсэг маань 3 тоогдно гэдгээс энэ нийтдээ үржим маань 9 тоогдно гэж. За энэ хоёр бол эхний хоёр болж байна. Энэ 3 тоогдно, энэ 3 тоогдно тэгэхээр ингэж нэ. Тэрийг бол энийг ашиглаж байгаа гэсэн үг тийм. 20 зэрэгт нь P-ийн 40 зэрэгт хоёр нь 3 тоогдно. Тус үрдээ 1 үлдэгдэл гэдэг учраас энэ 1 үлдэгдэл нь хасахаар тэг үлдэгдэл. Энэ 1 үлдэгдэл, энэ 1 үлдэгдэл, энэ 1 үлдэгдэл нийт 3 үлдэгдэл гэдэг маань 3 тоогдно. За тэгэхээр энэ 3 тоогдох юм чинь үржүүр 9 тоогдно. За В. За одоо 5 тоогдно гэдэг байна. За 5 тоогдно гэдэг нь батлах нь P11-аас их анхны тоо учраас P52 харилцаа байна. За эндээс Фермагийн багтаалыг бичиж. За сүүлчийн хоёр дээр шууд тус үрдээ нэг удаа Фермагийн багтаалыг бичээл баталгаад дуусна. Яг бол за P-ийн 5-аас 1-аас 4 зэрэгт 1 модуль 5. За одоо энийг яг гэхээр 15 зэрэгт төвшүүлж. 15 зэрэгт төвшүүлэх юм бол болох вэ гэхээр P-ийн 60 зэрэгт нь 1 модуль 5. Гэдгээс P-ийн 60 зэрэгт хасах нэг нь 1 модуль 5. За энэ бол үндсэндээ P-ийн 60 зэрэгтээс хасах нэг нь 5 тоогдлаа гэсэн үг шүү дээ. За дараа нь VG гэдэг. За P бол 11. P бол 11-ээс их анхны тоо чинь нөр харилцаа нэрсэн. За тэгвэл Фермагийн багтаалыг бичих P-ийн 10 зэрэгт бол 1 модуль 11. За одоо энийг би 6 зэрэгт төвшүүлчих. 6 зэрэгт төвшүүлчих. Тэгэх юм бол яг юу болох вэ гэхээр P-ийн 60 зэрэгт 1 модуль 11 буюу эндээс яг гэхээр P-ийн 60 зэрэгтээс хасах нэг нь 12 дахь тийм үлдэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл P-ийн 60 зэрэгтээс хасах нэг нь 12 дахь. За одоо энэс ерөөд харчихлаа. Энд яг гэхээр P-ийн 60 зэрэгтийг задлаж авсан шүү дээ. P-ийн 60 зэрэгтийг задлаад явсаар сууд 4 тоогдно гэдэг нь баталчихсан. За дараа нь P-ийн 60 зэрэгт хасах нэг нь явсаар бод 9 тоогдно гэдэг нь баталчихсан. За мөн тэгээд 4-9-оор харилцаа тийм. За дараа нь P-ийн 60 зэрэгт хасах нэг бол 5 тоогдно. P-ийн 60 зэрэгт хасах нэг бол 12 тоогдно гэж тусаг батлаа. Ингээд энэ дөрвөн баталгааны дараа бол энэ дөрвөд 4, 9, 5, 11 энэ дөрвөн тоо бол тус үрдээ хосоор харилцаатай тоо. Тэгэхээр энэ дөрвөн тоо тус үрд хуваагдсан чинь эдгээр үржүүрт хуваагдсан буюу үржүүр нь бидний 1980 тоо гарч байгаа. Ийм учраас бидний хамгийн эцсийн дөрөвт P-ийн 60 зэрэгт хасах нэг бол 1980 хуваагдсан гэх маань батлагдlаа гэж. За ингэ бодлого өгсөж.